За тэгэхээр би Сүрэнжавын энэ ярианууд нь тодорхой хэмжээ жоохон хариулъя гэж бодлоо л доо. За хүмүүсийн харилцааг зохицуулдаг байгууллага. Нанаас ч мэдгүй юм бол байхгүй. За мэдчихэж байгаа. За Зуучилдаг. За тийм. Эрхэн зөрчилдүүл холбогдох байгууллагад мэдэгддэг. Тийм наатаа ч мэдэн. Зөвлөгөө өгдөг. Ийм зөвлөх байгууллага шүү. Тийм мэдэж байна. Энэ яагаад консул гэдэг зүйл яагаад ингэж тусгаар тогтнолын үндэс суурь ботсон байдгийг. За консул гэдэг юм бол ингээд сургаалт тогтнолын үндэс суурь бол гэж хин монгол хүмүүс бол яриаг баг. Гэхдээ ерөнхийдөө бол гол юмыг нь монголчууд хэлж байгаа. Үнэхээр Казахстанчууд тусгаар тогтно гэд иймэрхүү бичлэгүүд явж исэн. Дээрээс нь наадмаар ялаа. Монголын дөрвөн Японы нөгөө ерөнхийлөгчийг үрчээд хааныг үрчээд тэгээд ингээд төрийн одоо юунда төв наадмын цэцэнгэл хүрээлэнд ингээд наадмаа хийж хагаад казакууд наадам хийхгүй шимчгүй. Тэгжээсээ казакууд бүр дараад нь илүү өмнө нь илүү заавал тусдаа казакууд хийгээд байгаа байхгүй. Энэ бол бид нар тусгаар тогтноо гэж цаад санаандаа бол хэлж байгаа том үйлдэл байхгүй энэ. Үйлдэл үг биш энэ бүр үйлдэл байхгүй юу. Үйлдэл бол тэгээд дээрэс нь иймэрхүү үйлдэлүүд маш хурдцтай гарч ирсэн. Өчигдөр бол бүр өстөр үнэхээр аимшигтай казакуудын маш олон мэдээлэлүүд гарч ирсэн. За тэгээд хийний тэгж яриад байгаа. За Япончууд орж иж Монголын гимзэмгүй ард түмнийг хичнээн устгалаа. За одоо тэр Япончууд чинь одоо бид нар тийг яах юм? Бид нар одоо ингээд устгасан бүр өг шонцгоо хөөд ингээ явах юм. Тэгээ юм байхгүй шүү дээ. Тийм өрдөөсөө байхгүй. За одоо би ингээд би сүрэнжээ авахыг харахлаар бүр дургу өрөөддөг болчлоо. Сүүлийн үед ингээд гараад яриг сонсох тусан бүр ингээд дургу агууц хүрдэг болчлоо. Нилээ хэдэн жилийн өмнө би нэг яриг сонсч байсан юм. Нэг та нар бол өстой зутгаан үзэг гал ингээдсэн. Тэгээ би бол одоо юу гэдгийг би өөрөө Монгол Орос хоёр хоорондоо дайтгах чад би бол болиулжсэн. Би өөрөө одоо юу гэдгийг хятадуудыг хараад дэлхийн нийтэд хараад өртөн барин ингээ болиулж байгаа штэ. Орос хотын дайныг зогсоож байгаа. Харин энэ ах тэр үед юу хийжсэн би бол мэдэхгүй. Гив гинтхэн тийм үү. Дайм бол монголчуудаа та нар дайтад үхээрээ гэл баг нэг тиймэрхүү нэрчих гээд байгаа байхгүй юу. Залуусаа та нар өстой зугтааваа гэл. Урд нэг тиймэрхүү ярьжсэн нэг бол санаж байна. Тэгээд дээрэс нь казак хүмүүстэй энэ ах энэ юу л Баян Улгийн аймаг руу явхлаар казак хүмүүс нь айгу гоё ханддаг гинэ өөрт нь. Энэ өөрөө казакийн яг юутай холбоотой юм би бол хэлж мэдэхгүй байна юм. Гэтэ би нэг юм би мэдэж байгаа. Казак Монгол хагаралтад бол сайн юмд хүрэхгүй. Мэдээж 3 дахь шүрж орлон 3 дахь нь хожино. Угаасаа ойлгомжтой. 2 хүн хоорондоо очиж 3 дахь нь 2 хүн хоорондоо тул 3 дахь нь хождгоо гэдэг тийм дөрөнгөө болж байгаа. Энэ бол би одоо казак Монголын харлыг би бол ердөөсөө одоо хүсэхгүй байгаа. Гэхдээ казак хүсээд байгаа. Казакууд яг Израиль шиг монголчуудыг түрж эхлэх гэж байна удахгүй. Казахстан тэгээ олон улсуудын тусламжтайгаар. Энийг би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр энэ хүн одоо казакууд тэгвэл би одоо тийм үү. Ингээд казак хүнтэй би урд нь ингээд сурж ирсэн нэг сургуульд. Тэгээд монтажны зураг авах гэж байгаа. Тэгээд би өөртөө айгуугаа ингээд яг тааруулаад ингээд гой бүс зүүчээд ингээд зураг авахлаад ингээд зураг авахлахтаа ингээд өмсөж тайлаад ингээд гой өмсөж байгаа штэ. Монтажны зурган дээр айл гой харагдчихад. Тэгээд тэгсэн чинь нэг казак хөөч чи наадаа өгж байгаа ш гэл шууд авахтаад нэг өндөр том биетэй хөөц шууд өөртөө ингээд углаад миний нөгөө юм чи цунгаагаад дахиж өмсгий харахгүй болчихж байгаа. Баг гівлээ хийчих байгаа байхгүй ерөнхийдөө бол цунгаагаад тэр чинь ингээд дэвтэйх ингээд өөртөө тааруулаад ингээд хийх ёстой байтал надаа ингээд яг гой зогч байгаа юм энэ төстэй гой зогч юм чи наадаа өгж байгаа шиг баг булаач аваад өгөөч гэж хагаад үгүй чи хүнээс ингээд юм гуйж авна да тийм байхгүй би тэгвэл ийм бүдүүлэх казак удаа би хэд удаа таарчсан уучлаарай би ганц удаа таараагүй би тэгвэл хэд удаа таарчсан таныг таарчсан казак яг сайн байсан юм шиг миний таарчсан казак бол муу байсан хүн хүндээ ондоо би нэг юмд би үнэхээр дургу байт юм би юу гэж хэлээд байгаа юм бэ гэхлээр казак дотор сайн хүн байгаа Монгол дотор сайн хүн байгаа нийтээр нь доромжлох нийтээр нь гутахыг би дургу өрдөг байхгүй энэ дээр тэгтээ казакууд нийтээр яг яаж юм өргөмөл хүүхдийн синдром шиг ажиллаж байгаа. Өргөмөл хүүхдийн синдром шиг.
аашилж эхэлсэн. Аашилж байгаа нь гацаахгүй үнэн. Бид энэ дахин яг ингээд гүйц сонсохоос дургуй үрээд би ингээд орхисон. Жаргахтаа жаргаад бүгд ингээд явж гин хүн юм өгсөн юм бол өгсөн шиг өгчгөөч. Араас нь үхэл алдчихаа. Хүн юм өгөөч бид нар зүгээр тэнд амьдрах эрхийг нь өгсөн. Тусгаар тогтноороо та нар тийм үү? Тусгаар тогтсон Казак гэдэг улсыг байгуулаарай гэж тэд нар өөрсдөө гуйж орчихсон. Та нар энд амьдрах уу, амьдрахгүй юу гэж тийм үү? Бидний танаа дагаар өрөө. Бид нар танаа улсын чинь нэг хэсэг болъё гэж дагаар орж ирсэн болохоос бид тэнд тусгаар улс болно гэж орж ирээгүй сүрэнж байгаа. Ойлгож байна уу? Энэ хүн чи өөрөө ойлгох. Тэгээд на 90 амаа зooгаад гэд ингээд мэдрэлтэй байж. За юу. На амаа тат чи өөрөө. Одоо би энэ яриг ахиж сонсомооргүй байна. Новш гэж бүр стресстэй тах энэ бэлэр гэд ингээ ярьж байгаа нь бүр харахаар дургу өрөөд тах юм. Эргүү новшиг. Духан дээр нэг сатанууд нэг тэмдэг тавилдаг, баруун гар дээр тэмдэг тавилдаг шиг нэг духан дээр нэг шивээс хийчихэд эргүү балаач нь балаараа зогсоодох юм. За тэгээ одоо энэ яриа л одоорой. За тэгээ одоо яг энэ яриа л орсон. Монголчуудаас газар гүйж амьдарч байгаа хүн бол тийм үү? Зөв газар гүйж бидний нэг болсон бол тийм үү? Тодорхой хэмжээнд казакууд бидэнтэй жигсаал цуглаан хийх юм бол бидэнтэй төрөө эргүүлэх юм бол бидэнтэй юм хийх ёстой. Тэгтэл энэ дээр нэг иймэрхүү мэдээнүүд явж байгаа. Одоо та нэг нь харж байгаа. Казакууд арабуудаа нийл чонгож авах гаргаж байна гэсэн мэдээлэл урд нь нилээ хэсэг явж байсан. Энэ хог хаягдлаар бас арга хэмжээ авах. Нөгөө зөрчлийн хуулиа эднэрт бас энэ нутгаар явж байгаа. Гадаад иргэн бол энэ болдгоо энэ орчуулад байгаа энэ казак нөхдүүд зөрчлийн хуулиар энэ хог хаягдлын одоо яах ёстой ямар тэгээд Монгол хүмүүс л шонгор чууны төлөө ердөөсөө яваал нэг хоёр эмэгтэй хөрхий зал манай нэг хоёр монгол эмэгтэй. Тэгээд дээрэс нь энэ хин Отгонбаатар. Гэл энэ хүмүүс л тэгэл нэг Шинжээр авдан гэл тэгээд нэг Монголд нэг хоёр эмэгтэй л ингээл араб чонгор шавг ингэж яваад казакууд бол өөрсдөө тэмцэх нь яасан. Нэг удаа монголчуудын талд орж тэмцэж байгааг би хараагүй. Нэг удаа монголчуудыг нэг бүр шиг байгааг би хараагүй. Өргөмөл хүүхдийн синдром шиг байсан казакчууд. Газар гуйж орч ирчээд бид нар та нартай нэг ус үндэстэн шиг амьдрна гэж газар гуйж орч ирчээд одоо бид нар тусгаар тогтноо новшнуудаа та нар одоо бензин колог юугүй над танк манкууд чи бензин кологгүй одоо та нар яадаг юм новшнуудаа гэд ингээд занаа зогсож байгаа. Энэ тэгээд тийм ариун үйл явдлаа. Тэгээд монголчуудын буш бунхныг нь ухаж гаргаж хайж ийш нь зарж тэнцээ байсан тэр өвдгийг нь тэр бүх юмнуудыг үгүй гэж аянгуудаа өөрснийхөө бушиг ин тэнтгүүгээд газар тэлээ явж байгаа чи тийм сайхан зүйлөө. Тэгж асуумаар нь би буцаага дөөдөөсөн. Дандаа гадны хүмүүсийн Монгол хүмүүсийг болохоор дайтад та нартай зутааваа залуусаа та нар өстөө гэл ингэдээсэн. Яг тулаад ирэхдээ ийм байгаа байхгүй юу? Бүр 90 амаа зуучаад монголчууд руугаа дарж байгаа байхгүй юу? Эргүү новш чинь. За одоо тэгээд өшөө цаашаага ирээ. Би мэдээж хэрэг монгол хүмүүс алдаатай оноотой. Монгол хүмүүс ч гэсэн тийм ба. Гэхдээ тэр чи бодлогоор гаргасан. Хичнээн хүмүүс гаргасан юм уу? Хятадын ирлээс, Оросын ирлээзүүд. Тинчээ чинь бат отгон гэж сэтгүүлч бүр ингээд нэг хөгшөө өвөг харуулж байгаа ярьсан байгаа заяа. Тухайн үеийн улс руу үйл явц бүр юу болж байгааг бүр маш бодтойгоор ярьсан ба. Орос хятадын ирлээзүүд ардчлан хувьсгалыг нээсэн. Ардчлан хувьсгалыг хийгээд ардчлан усыг Америк Израилуудаар дэмжлэгтэй ардчлан хувьсгалыг ингээд хийгээд тэгээд тэр хүмүүс чинь дандаа Орос хятадын ирлээзүүд гарсан. Одоо би бодоод тахнаа ганц Орос хятадын ирлээз биш юм. Дээрээс нь казакууд байсан юм байна. Тэгээд Израиль Америкчин нийт 5 улсын хорт бодлого манай Монголд явагдчихсан болж тарж байгаа байхгүй. Тэгжээш төрийн эндэрлэг дээр нэг бол дандаа Монгол шинжтэй гинэ мөнгөнд худалдагддаг тийм дандаа хог новшнуудыг албаар төрд гаргасан бизнесмен. Нэг бол дандаа тийм хог новшнуудыг гаргасан. Нэг бол дандаа хятад Орсын нэг бол казакууд дандаа төрд гарсан байхгүй. Одоо казак хүмүүс төрд байгаа. Төрийн алтнууд тушаал зэвсэгт хүчний анги, том хуулийн анги юу гэдэг бүх ангиудад одоо казак хүмүүс одоо ингээ үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр. За, энэ хар зөвхөн төрийн ордон гэж байна. Энэ хүн хаана хийж байна? Хязаатын төрийн ордон юу гэдгийг би мэдэхгүй.
энэ одоо юу хийдгийг би мэдэхгүй. Ямар хүн юм мэдэхгүй. Ямар тач нэг монголчуудыг нэг яасан комментээр лайк мэг дарсан байлгүй. Тиймэрхүү хүмүүсүүд би зөв орж үнэхээр жинхэнэ хүмүүс одоо лайк дараад яагаад байгаа ингэж үтсэн чинь үнэхээр жинхэнэ хүмүүс болж таарсан. Тэгээд дээрээс нь түрээ ордонд ажилтдаг иймэрхүү хүмүүс болж таарсан. Тэгээд дээрээс нь монгол хүмүүс ингэж дэмжиж байгаа штэ. Яг үннийг л энэ үнийг амжилт хүсье хичээгээр монгол хүмүүс ингэж дэмжиж штэ. Тэгээд монголчууд бид үнэхээр одоо яг үннийг л казакуудыг давраацсан байгаа байхгүй. Өргөмлийн бүтэн өнчин өрөөсний тэгсэн байн эн чин одоо халамжлах өнгөн байн гэдэг ингээ өрөвдөд авдаг шиг бүр ингээд амар давраацсан байгаа байхгүй. Тэгмэд нөгөө нэг бүтэн өнчин өрөөсний хүүхдүүдийн нэг синдром шиг юмдаа бүр орцсон байгаа байхгүй. Тэгээ энэ юмхтэй ярьж байгаа штэ. За ингээд буш шиг н орчуулгын газрыг олтоогоор би юм оролцдог гэд ингээд энэ эмгтэй хүртэл ингээ яриад байна штэ. За тэгээд одоо энэ залуугийн яриалуу бүгдээр орж. Энэ залуу бүр монголчуудыг бас оромжилж байгаа яг үнийг хэлэх юм бол ахиалд оромжилж байгаа. За. сайн байцгаана уу. За яасан юу болсон ингээд толгоо молгоогоо ингээд тий. Зодоо хачаа. Казакууд яасан ийсэн гээд. За яасан ийсэн гээд. За энэ казакууд яасан ийсэн гээд одоо сонсороо. Та нараас гунгиналтад эхлэв. За та нараас гунгиналтад эхлэв гэд. Бүр ингээд доромжилж ярьж байгаас бүр анхнаас ингэж ярьж байгаа шүү бид нар өөрсдөө. Би казакуудын тухай нэг ч удаа одоо муу гэж би одоо өдийг болтол би өстө казакуудын тухай харин өстө гэгээлгээр өстө буруугаар бодож өвчсөн юм гээд би ойлгож байгаа байхгүй. Цаашлах юм бол бид их оронгүй болох магадaltaй байна. Ингээд казакууд түрээл орж ирээд тах юм байна. Казакууд бид нар одоо Казахстанууд биднийг дэмжин одоо цаашаага нөгөө олон өөр улсууд хятадууд биднийг дэмжиж гин гэл ингээл яваадах юм байна. Бид нар хятадуудынхаа аядлаг бид нар онжээс холдуулаад орсуудынхаа аядлаг би өөрөө холдуулаад бичлэг хийгээл ингээл явж байгаа штэ. Энэ одоо яачаад байгаа юм бэ? Энэ камер одоо яачаад байгаа юм бэ? Хоош гэж. Камер өрдөөсөн. Энэ камер одоо яг яачаад байгаа юм бэ? Миний камер одоо яачаад байгаа. За тэгээ ямар ч тач бид нар ингээд Орос хятадууд аюултай байна. Бид нар одоо ингээд аюулаас хамгаалахгүйгээл манай хард иргэд нийлээ тэмцээд идэг. Би казак хүмүүсийг тэмцэж байгаагүй. Баг хятад хүмүүс баг одоо юу гэдгийг ингээд монгол хүмүүстэй ингээд тэмцэлтэд ингээд бэж яхад жигсаал цуглаан болгон дээр тэгээ ингээд тэмцэлтэд ингээд бэж яхад казакууд юу хийж ирсэн? Би монгол улсыг би ингээд аварсан штэ. Яг үнэх юм бол ингээд Орос Монгол хоёр хооронд дайдахын бодиуллаа гэд ингээд байж хад казакууд бүр яг өргөнлөө хүмүүсийн нэг тийм нэг синдром шиг аашиж исэн байгаа байхгүй юу өнөөдөр. Өргөнлөө хүмүүсийн синдромыг би удахгүй тайлбарлана. Ерөнхийдөө нэг сэтгэл зүйчил нэг тиймэрхүү юм ярьд юм байна лээ. Яадаг юм бэ гэхэлэр ингээд өргөнлөө хүмүүс яадаг вэ гэхэлэр хүнтэй хувааж юмаа сураагүй байдаг. Одоо чинь яг ингээд тийм үү ганцаараа ингээд байгаа усуд байгаа штэ. Одоо олуулаа өссөн ингээд гэр бүл байгаа штэ. Тэд нар яадаг вэ гэхээр бинтгээ ингээд юмаа хуваалцдаг байхгүй юу? Яг үнийг бол бинтгээ юмаа хуваалцдаг. Тэгээ бинтгээ юмаа хуваалцаад ингээд бэжэтэл за би энийг энэ камер юунаас болгоод ч магадгүй юм байна. За бинтгээ ингээд олуулаа өссөн хүмүүс бинтгээ юмаа хуваалцдаг байхгүй юу? Энд чинь өргөмөл хүмүүс яадаг гэж үгүй ганцаараа дандаа ганцаараа.
ингээд хамтаа ингээд өссөн хүмүүс нөгөө өргөмөл хүүхдийн ч гэсэн өөрснөө юм идэхдээ өргөмөл хүүхдийн чинь хүртэл орхитуулахгүй ингээ юм өгдөг байхгүй. А тэгэхэд нөгөө өргөмөл хүүхд яадаг хүүхлээр хэрэг юм болох юм бол нөгөө бусдаа агуулсан гэж байна. Ганцаараа эсвэл гадныхандаа найзуудтайгаа дандаа тэгдэг байхгүй. Яг тийм өргөмөл хүүхдийн синдромоор өнөөдөр явж байгаа байхгүй юу казакууд. Ер нь энэ казакчуудыг харахаар ер нь сүрхээ ажилласан хүмүүс харагдаад байдаг шээ. За казакуудыг сүрхээ ажилласан хүмүүс гэдэг нь. За би Солонгост тийм ажиллаж исэн. Өглөөний 9 цагаас ахуулаад орой 12 цаг унтаа ажилладаг. Тэгээд 7 хоногийн 6 өдөр тэгж ажиллаад бүтээгдэхүүнээ хагас жил баг тиймэрхүү маркаар явж исэн. Тэгээд дараад нь үйлдвэрээс өдөөд өөр үйлдвэрүүдэд ажиллаа явж исэн. Би зөвхөн бүтэнсээ өдөр амарчин чиштэй тэгэл хамаг өдөр хувцас угаал усандаа ороод хамаг өдөр нөгөө хоолныхоо материал баг юмнуудаа цуглуулж ягаад тэгэл ердөөсөө ямар ч амралтгүй л байдаг гэсэн үг. Ер нь бол Солонгост би тэгж л ажиллаж байлаа. Одоо юу ч юм хэр баг би казак хүмүүсийг би Солонгост очиж ажиллаж байгаа би үндэ би хараагүй байхгүй. Казак руу төстэй нэг хүмүүс бэдгийн. Тэгээд тийм хүмүүс ингээд зодчих жижиг битэй нэг над шиг хүн гарлаар ингээд зодчих шүү дээрлэгч шүү гэж байгаа шиг тийм хүмүүстэй бол би нэлээд харжсан. Гэхдээ би яг Солонгост би яг удаан ажиллаж байгаа тийм казак хүмүүстэй бол ердөөсөө тарж байгаагүй. Миний иргэн тойрны эндэг казакууд боломжийн шудраг талтай. За шудраг талтай байдлаа миний нэг жижигхэн битэй нэг залуутаа нэг л зодчихгүй өөдөл зодтолчих шүүгээ тухайдаа би сайтайсан байхгүй би сайтаа нөгөө зодтолчихгүй гэд баг ингэнгүүт айгаа явчихна нөгөө би сайтаа энэ нилээ айхтар зодтолчих юм байна гэдгээ мэдэн гутаа тэгүн гутаа ингээд хүүдэд наатаа өгчээд та гэж аваад хүмүүсэд хүний юм сунгаагаад эвдэлчдэг. Тэгээ би ямар одоо нөгөө хүмүүс чи одоо гиг барьж аваад одоо зодоод л тань ганц юм эвдэлсэн. Тэгээд айгүй хэцүү. Тэнд зодтолтой тэгээд дийлэх гээд байгаа юм яг яах гээд байгаа бүр ингээд өдөөдөг тийм нэг балер хүмүүс надтай бол тарж ирсэн. Сүмэн жаваа энэ хэдтэл их сайн хүмүүс тарж ирсэн боос надад бол муу хүн тарж ирсэн. За тэгээд дээрэс нь казак хүмүүс Монгол охтуудыг хизээч заяа. За одоо би өшөө цаашаа Охтууд байдаг. За тийм нөхдүүд байд юм бэ. За тэгээд шудраг болохоор тийм үү монголчуудын шиг ухаж гаргаж гадагшаага ингээд зарж тондог гэд бахан мэдээ өгч. Тэгээд тийм болонготой тийм үү комментүүд өгч. Тэгээд дээрэс нь ингэж байгаа байхгүй. Энэ тэмдгүү ингээд өөрснийхөө булшиг тавиал өөрснийхөө бушуудыг тавиал тэгэл нэг монголчууд яг ингээд хүнд хэцүү цаг үед орно. Та нар одоо бензин гүшт Казахстангүй бол та нар бензин гүштэй новшнуудаа одоо хаа гэж тавлаад баахан бичлэг явуулчихсан бүр ингээд солиороод бийж байгаа байхгүй юу? Энэ хүн энд бийж байгаа энэ хэн блэ? Энэ бичлэгээрээ бүр өстөн доромжцсан зогсож байгаа байхгүй энэ монголчуудыг. Энэ бүр одоо танк бензингүй шүү дээ. Танкд зэвсэггүй юу хуцаад танкд би одоо бензингүй гэд яг хүнцүү цаг үед одоо хайж байгаа хүмүүс чинь одоо казак шүү дээ. Тэгээд одоо шудраггүй энэ одоо шудраг сайн үүли. Одоо монголчууд бид за та нар ингээд энд амьдрах эрхийг яг олгоё гэд өөрснийхөө нэг болгоод ингээд өргөө татал үгүй би бол гадны хүн гэдэг бүр санаа суутсан бүр нэг том болсон хүүхдийг нэг өргөж авлаа бүр нэг санаа суучаад бүр муу санаа суучаад нэг юм хүм хулгайлаад нэг ингээд нэг зараад тэгүн гутаа нэг хамгийн баг нэг хулгайгаа чигж чадах нэг лүгээ ингээд чихээд нэг ингэдэг тийм нэг одоо нэг юу гэж гэмээр юмтай нэг тийм нэг балер юм нэг ингээд бүр нэг юу гэдгийг нэг өөрснөөгөө нэг ялварлан гадуурхад намайг одоо юу гэдгийг би одоо үнчин өрөөсөн тэгээд өргөмөл болохоор одоо намайг ялварлан гадуурхдаг гэж ингэж бусдад өрөвдүүлдэг тийм үнчин хүмүүсийн синдром гэж байгаа байхгүй юу. Яг тэр чиглэл рүү ингэж явж гадныханд өрөвдүүлж гадны санхүүжилтаар энэ арабд шонхор шавуугаа зарж юу казакууд өөрснөө ийм залрын юм гэж. Тэгэхэд монгол хүмүүс тэмцэж штэ. Новш гэж би гэхэд одоо юу гэдэг энэ 3 жилийн өмнө иймэрхүү бичлэгүүдийг хийжээж иймэрхүү бичлэг нэг нь гэхэд 60-аас одоо юу гэдгийг 60,000-аас дээш лайктай биш 60,000-аас дээш 60,000-аас дээш үзэлттэй нэг бичлэг нь гэхэд тэгээ
200-аас 300 лайктай нэг бичлэг гэхэд тэгэд нэг иймэрхүү нэлээд хэдэн бичлгүүдийг би одоо ингээд хийжээж амхандаа юу яжсэн баггүй юу. Монгол улсыг би амхандаа ингээд дайнаас ингээд толдуулж байгаа шүү дээ. 2024 8 сарын 30-нд нэг бичлэг нь энэ. Тэгээ нөгөө бичлэг нь нөгөө бичлэг нь нөгөө хоёр бичлэг нь 8 сарын 31-нд нэг нь 8 сарын 30-нд ингээд 2 өдөр ингээд энэ YouTube дээр бичлэг оруулсан. Энэ яг хамгийн сүүлд оруулсан бичлэг нь. Тэгээ энэ яг нөгөө YouTube дээр тэр яг нөгөө хамгийн сүүлд оруулсан хамгийн их амгандаа энийг нөгөө ерөнд оруулчаа зүгээр за яг нууцлсан байсан мотор жоохон баг YouTube дээр бол баг лайктай байсан. За энэ бол 2024 оны 9 сарын 5-нд энийг нууцлаг болохоор яг тодорхой хэмжээнд нэг 60 63 лайк магтаа нэг ингэж явж байгаа. Тэгээ би иймэрхүү юмудаас иймэрхүү бичлгүүдийг хийж хятадуудыг хараад өртөн барьна ингэж Монгол улсыг хамгаалж чадчих. Сакязах юу гэжсэн юу ч хийгээгүй штэ тэд монголчуудын ардаас баг хутаг шагаагаад bijсэн та ялгаагүй юм өнөдөр ирж штэ. Бараг зүгээр л одоо алчин шүү гэдэг ухааны ингээд сонь ингээд постуудыг баян үлгээд байгаа монголчуудыг зодороо модороо гэдэг сонь юм яриа явчих. Тэгээд төрийн эрхэнд би одоо баг бахта одоо сандгийн би одоо ингээд ажилд яагаад орж чадахгүй байгаа юм болоо гэд би гайхт үүсэн чи казакууд дүрчээг өөрснийхөө хүмүүсийг зөвхөн ажиллаад монголчуудыг ялварлан гадуурхад үүсэн шүү дээ. Сургуулаа төгсчөөл нэг ажилд орох гээл өнгөн гот чи туршлагагүй юм байна штэ. Бид нар туршлагатай хүн амнаа гэл нэг бол тийм. Нэг бол би сургууль төгсчээд за солонгос хүчтэй төрөөд ирсэн байгаа гэж өнгөн гот те. Чи солонгос хүчтэй бүх төсөрчөд төрөөд ирсэн юм байна шүү дээ. Чи бүр олон жил болцсон юм бол одоо чи хүмүүс магтчихдээ юм уу тэгээд ахгүй гал тэгнэ. Тэгэл ингээл одоо юу гэдэг одоо юу ч гэмээр юмдээ нэг заавалчгүй ингээд нэг шалтак тоочоод дөнгөж төгсөн шинэ оюутныг авахгүй айл гин те ямар нэгэн байдлаар ингээд шалтгаалаад нэг бол 3 жил ажилласан туршлагатай хүн авнаач гэж шиг за тэгсэн гот нөгөө ажиллахгүй л хүн туршлагатай болж чадахгүй нь ойлгомжтой үстэй тэгээд ингээ явж яадаг тэгэд казакууд нь өөрсдөндөө ажлын байруудыг гаргаж өгч яадаг монголчууд нь өөрсдөө юугаач мэдхгүй тэнцэн үдэг болтол наара гэлэн гэлтэл бид юу ч мэдхгүй байсан биш явандаа яг Израиль шиг монголчуудыг бол бүр ингээ түрх юм байна энэ байдлаараа монголчуудыг бол бүрстэ хайр наргу устгаж арчиж хаяна л гэж үзэх юм байна казакууд. Яг үннийг хэлэх юм бол тийм л юм болох юм байна ирээдүйд. Тийм болохоор одоо эртнээс бид нар тодорхой хэмжээд болгоомжтой авах бол болохгүй мэн гэдгийг би бол ойлгочод байна. За. Казакчууд чинь одоо миний мэдхийн одоо Монголын энэ төвчний зах зээлийг оюутан хүүхдүүд нь за Монголын түүсний зах зээлийг бараг л одоо тэ оюутан хүүхдүүд нь бараг л тэ ингээд оруулж ирээд бараг л бадцж ирсэн юм шиг юм ярьчлаа л та. Ер нь бол дөнгөж сая тийм үү. За ямар баян юм бэ? Ямар баян хүүхдүүд вэ? Казакуудаа. Бид нар чинь 10 жилдээ ихэнх хүүхдүүд нь дэлхийн нийтээр бараг 10 жилдээ ажил хийдэггүй. Би бол яг ажил хийхүүд хийжсэн. PC-дж ажиллаж исэн. Баг бахта нэг дууд ундаа зархаж үзчихсэн. Ах наргаа дуурайж. Гэхдээ би өөрөө нөгөө элдв бензин хүүхдийн хулгайлаад өртчихгөөд нэг удаа тэгээд өөрөө нэг удаа элдв бензин заллуудаа тэгээ ахаад зархаа байсан. Гэхдээ ерөнхийдөө юм байна. Би өөрөө PC-д ажиллаж исэн. Юм хүмүүс шивж хүмүүст өгдөг байсан. Баг бахта ойр зүрийн юмыг нь янзлаад өгчдөг гэсэн. Тэгжээч би бас тодорхой хэмжээд бас тэгж бас явж исэн. Би тэгээд нэг юм би хэлж байгаа. Казак хүмүүс нь штэ. Оюутан болоод орж ирэхдээ бүр түүц авах мөнгөтэй. Одоогийн аншаар 20-30 сая төгрөг. Уучлаарай хэр багийн оюут манай Монголд 10 жилээ төгсөж байгаа хүүхд шууд 20-30 сая төгрөгтөө орж ирэхгүй. 20-30 сая төгрөгтөө байхгүй. Хэр багийн хүн шууд түүц аваад баяж шууд түүцэн зугаал ажиллаулаад баяжж явахгүй. Уучлаарай. Энэ бол зүгээр одоо нэг бол одоо нэг цөөхөн хэдэн хүмүүсийг яриад нөө. Тэгээд дээрс би Монголд байгаа талавдаг энэ юуны түүснүүдийг харж байхдаа ихэвчлэн Монгол хүмүүс л ажиллаж ирсэн харагдтыг. Үнэхээр казак хүмүүс байсан юм уу? Би одоо ямар түүц болгохноор нь би ямар одоо ингэж ороод чагаагаад явсан юм. Энэ хүн одоо түүц болгохноор нь ингэж ороод ингэж чагаагаад ингэ те дийлэнх нь одоо казак хүмүүс байна гэдэг мэдчихсэн юм шиг байл л да. Энэ хүн айгүйх түүц шиг оюутнуудаар ингэж түүцнүүдээр айгүй явдаг байсан юм шиг байна л да. Айгүй одоо яаж яах гэж судалгаа хийж явдаг байсан юм. Яг яах гэж явдаг байсан би одоо мэдэхгүй.
одоо өөрт нь зөвхөн тэгж санагдсан л энэ байх гэж би одоо бодож байна. Тэгвэл яг өөртөө та орсон ганц хоёр түүс рүү орж үзчихээ тэгж болж исэн юм уу? Би одоо тэгж л бодож байна. Миний таарч исэн түүснүүдэд монголоор л ярьдаг байсан. Казакаар дуржигдэл гэдэг ингээд ойлгохгүй нэг юмар дуржигдэл ярингуудаа дуржигдэл ярьж байгаа тийм казак хэлээр ярьж байгаа би тийм лавдаг түүц рүү би орж үзээгүй би. Харин манай Монголын нэг түүцээсэн сүултээ дэлгүүр болгосон тийм хүмүүсийг би бол харин зөндөө харж байсан. Би бүр энэ тийм хүн байна гэд би тооч чадна. Би бүр хэдийг бол хэдийг тоочно. За тэгэд хамгийн гол асуудал нь юм байгаа. Ийм байгаа заяа. Оюутнууд манай Монгол оюутнууд төлөө сургуулаа төгсдөө зуныхаа 3 амралтаар ингээд чардаан ажиллаж байгаад хэднээсээ төгрөг хийгээд тэгээд сургалтын төлбөр хийж идэг тийм үү. Тийм үү, ариад нь сургалтын төлбөр хийж идэг. Казакууд орж ирэхдээ би шууд түүц мүц авдаг. Амар баян орж ирдэг юм биш үү? Тэгээд тэгвэл манай улсаас яах гэж та нар ингээд баахан 1700 одоо элдв бензин авангаа дээрэс нь гадны хүмүүсээс санхүүжил авч байгаа. Яагаад заавчгүй тийм үү? Ингээд тусдаа бүр ингээд өөр гадны санхүүжилтаагаар ингээд албаар тэр ерөнхийлөгч хүрэлцэхээс тусдаа ингээд бүр ингээд ерөнхийлөгч хүрэлцэх монголчууд ингээд тэг энэ чинь гоё ингээд наадмаа тэмдэглэж ягаад заавч тусдаа наадам тэмдэглэл ингээд солиороод идэх юм. Бүр заналтай бүр хийж байгаа зүгээр яг хүнд хэцүү цаг үед монголчуудыг зүгээр доромжиж дээрлэж байгаа новшнууд байгаа байхгүй яг үнэ хэлэх юм бол монголчуудыг зүгээр одоо та нар бензингүй одоо та нар юу юм бэ новшнуудаа бид та нарыг зөвөр нь ухын шүү гэж штэ. Бүр аимшигтай мэрж штэ казакууд өнөөдөр. Өдөрнөөс өвчрээд түүц ажиллуулаад. За тэгээд түүц ажиллуулж байгаа дээшээ дэвшээд зарим нь хүнсний дэлгүүр ороод хүнсний дэлгүүртэй болоод. За тэгээд хүнсний дэлгүүртэй байж байгаанууд нь буцаад юу яагаад бүр илүү томцоход том худалдааны төвөдтэй болоод. За чонгор монгор зарж баяжсан ч юм билүү их орноо зарж баяжсан ч юм билүү яаж мэдэх юм жижиг казак хүмүүсийн энэ арабчуудад ингээд шонхор монгор их орноо зарж баяжсан ч юм билүү яаж мэдэх юм одоо ингээд улсын хурлын гишүүд нь ингээд баахан олон улсын хурлын гишүүд төрд орсон баахан олон хүмүүс нь энэ юунууд биш үү энэ төрд орсон одоо баахан олон хүмүүс нь ийм казак хүмүүс шүү дээ дандаа ингээд казак хүмүүс шүү дээ. Одоо улсын хурлын гишүүн Зүлбар Аббакер Жанкабиэл ч ингээд баахан олон казак хүмүүс шүү дээ энэ. Гэхдээ та нар ч хулгай хийсэн гэж түрний ордонд байгаа хүмүүс баг ихэнх нь хулгай шүү дээ. Зарим нэг ямар нэг хулгайч байсан ч гинэ заримд нь тагнуул хийж хагаад Казахстан руу зутаасан ч гэж шиг гачин зөндөө сонсогдож байна. Новш гэж ярих юм бол их юм гарч ирж штэ та нараас бас. Тэгээ нэ худлаагаасаа сүвшээ царайлаад бүр монголчуудаа л үзээ ятсан бүх юм цензуртай байдгийн заа юу бүх юм адилхан сайнтай муутай бол адилхан байдгийн би за тэр Америк Европ байна уу одоо Герман байна уу хамаагүй бүх улсад сайнтай муутай байгаа заа бүх улсад дийлэнхэн ингэж хамруулж ийж болдоггүй байхгүй яг үнэ хэлэх юм бол би бол одоо юу гэдгийг гэхдээ монгол хүмүүсийн хүн чанар би бол муудаж байгааг би мэдж байгаа яг үнэ хэлэх юм тэгээ би ч гэсэн өөрөө шүүмжилдэг тэгтээ би монгол хүмүүсийг би бол казакуудаас 7 төр гэж яасан ч тэгвэл монгол хүмүүс бол казакуудаас дээр би бол тэрийг хэлнэ яасан ч гэсэн би өөрөө монгол хүн болохоор тэр Тэгэл гадныхнаас би бол одоо монгол хүмүүс идэж байгаа монгол хүмүүс муу хүмүүс үнэхээр хүн чанараа алдаж байгаа. Гэтэ энэ сүрийг хэн тавьсан? Орос, Хятадын эрлизүүд, Казак. Тэгээд яах нь нөгөө Америк Израилуудын тусламжтайгаар төрийн тэргүүн болоод монгол хүмүүсээс хамгийн муу хүмүүсийг төрийн дээр гаргасан болохоор монгол хүмүүсийг нэг шүн хараагүй бүр ингээд ялгарлан гадуурхалтанд монгол хүмүүсийг оруулсан байгаа даа байхгүй юу? Казакууд өнөөдөр эрхийн балаад дэнцсэн тийм одоо өргөмөл хөвгт болж таарад байгаа байхгүй казакууд өнөөдөр эрхийн балаанд дэнцсэн өргөмөл хөвгтүүд болж таарад байгаа байхгүй казакууд өнөөдөр тэгээ нөгөөдөл та нарын эцэг ихтэй хөвгтүүд яадгийн гэсэн шиг ингээд би бинтээ ингээд эцэг гин ингээд нөгөө муу эцэг ихтэй нэг хөвгтүүд нь штэ яг үндэ эцэг ихгүй хөвгтүүдээс муу эцэг ихтэй хөвгтүүд хамаахгүй аюултай хамаахгүй эрсдэлтэй нөхцөлтэй энэ штэ. Өнөөдөр монголчууд яг тийм байхгүй. Муу эцэг ихтэй
байснаас баг эцэхгүй байх нь хүн жаргалтай дгүй. Муу эцэг байхтай байхлаар чинь яг бүр дарамт нэмчдэг байхгүй юу? Бүр аюултай. Тэр бүдэр бүчин өтөн өнчин өрөөсөн хүүхдүүд өө чи бүтэн өнчин өрөөсөн хүүхд юм байгаа гэж өрөвдөхөөс илүү муу эцэгтэй хүүхдүүдийг өрөвдөх нь илүү чухал байдаг байхгүй юу өнөөдөр. Өнөөдөр монголчууд бид өөрсдөө муу эцэгтэй болчиход байгаа. Төрийн дээр дандаа өвчлэн гачин юмнууд гарсан байгаа өнөөдөр. Монголын ухаантай зоригтой гэсэн эс зориг мориг гихмэд гişүүд нь яг Монголын төлөө дуурч алаа ичиж байгаа байхгүй юу? Яг л тийм болсон шүү дээ. За одоо тэгээ цаашаа ингэж Шогрон шамдууд та. Казакчууд. За тэгээ шамдуу юм бол би одоо харъя заа. За казак хүмүүс шамдуу юм бол за би одоо энэ ч харъя. Нэг юм би харъя. Би за нэг иймэрхүү хүмүүстэй би урд нь ажиллаж ирсэн. Нэг яг одоо энэ чинь одоо Монгол танд одоо танкнд чи бензин байхгүй штэ гэд нааграгчнд оромжлоод одоо элдв янзаар нөгөө одоо юу гэдгийг те бид нар одоо 3-4 амьдсан гэдэг ингээд дормжлоод байгаа хүн штэ монголчуудыг. За тэгээ иймэрхүү хүнтэй би урд нь яг энэ хүнтэй биш. Гэтэ иймэрхүү бүдүү гиз цудаан унжсан хүмүүстэй би урд нь солонгост ажиллаж байсан. Тэгээ яг яа тийм гэхэлэр ийм хүмүүс ахын гиз тулааднаа. Ахын дүү чи ахтаа нэг энийг хийгээд өгөөч гэд надаас яг ингэ солонгост ажил дээр ингэ надаас тусламжгүй байдаг. Би тэгээ туслаад явдаг гэсэн. Иймэрхүү гиз гүзэн ингэ том ахтуудад би зүгээр за тэгээд би туслаад би явдаг гэсэн. Би. Тэгээд ахаа би чадж байгаа юм чи туслаад үгүй. Би үргэлжлээд би тэгдэг ус чадж байгаа юм бол би юу вэ тэрнгээр туслаад үгүй л гэдэг үсэн. Түүнээс ш би одоо юу гэдгийг те хизээч одоо юу гэдгийг одоо юу гэдгийг те та өөрөө ихгүй гэд би одоо хин нэг би одоо ингэж тусламж гуйж байгаа үнийг би хэр барахтаа бол би хайж байгаагүй яг үннийг хэлэх юм бол. За тэгээд иймэрхүү хүмүүс солонгос гартлаар ихвчлэн яадгүй гэхээр хэсэггүй хугацаанд ажиллаж байгаа за ханд ажиллаж чадахгүй маа гэж хамтраал буцдгийг. Яг үннийг хэлэх юм бол. За тэгээд начиг тэгж Монголын үйлдвэрт хүртэл би ажиллаж байлаа. Монголын үйлдвэрт хүртэл ажиллаж яхад яг яадаг юм бэ? Бас л өглөө 8-9-оос ахуулаад за нэг 9-оос ахуулаад бас л оройн 9 хүртэл ажиллуулчихдээ штэ. Бас л айхтар штэ Монголын үйлдвэрүүд. Бас л хүмүүс чардаад л хамаагүй тэр хурднаараа Монгол хүмүүс би ажиллаж байгааг харж байсан. Би казак хүмүүсийг би нэг ажиллаж байгааг би харж байгаагүй. Яг үннийг л Монгол хүмүүс яг хүнд хэцүү ажил дээр нь ажиллаж ийлээ шүү. Би яг цаг дээр дулаад би харахлаар тэгээд ийлээ шүү. Харин төрийн албан энэ төр ингээд харж байгаа нь ер нь казак хүмүүс илүү болцсон юм уу да гэж би ажиглаад байгаа шүү. Яг нарийн тоо моогонд гарах юм бол нилээн осолтой аюултай юм гарч иж магадгүй шүү монголчуудаа. Арга алхачудаа. За тэгээд одоо ингэж төшөө цаашаа үзье. Хулгай зөвлөгөө хийх худлаа ирэх нь. За одоо юу гэдэг ихнэр хөвгтөөс олж энэ тэнгүүр завхаар. За тэгээ худлаа орж хулгай зөвлөгөө хийдгүүс миний энийг яах шиг дээрэмдж авах гэж ирсэн тийм үстэй. Дээрэмдж авч байгаа юм шиг ингэж юу монтажны зураг авахлах гэж байгаа тэгжсэн шүү дээ нэг лалрын банд. Нэг лалрын казак банд намайг миний эмэгтэй сунгаага хийсэн шүү дээ. Дахиж ахиж дургу өрөөд өстой яадгийн блэгээр бүр нэг дотроо бүр нэг шүд зогоод одоо яах вэ гэд бүр уурч хүл шиг бүр ингээд бүр айгуу тийм хэцүү байдалд намайг оруулчихсан шүү дээ. Нэг казак хөвгтүүд ядаргаатай нөхцөж явах нь гайгүй мүү гэж боддог шүү дээ. За ингээд нөхцөж явах нь гайгүй мүү гэж боддог нэ. Ерөнхийдөө юм баггүй юу? Монгол хүмүүстэй суулгахыг хүсдэггүй байхгүй. Бүр анханасаа эмэгтэйчүүдтэй. Монгол хүмүүстэй суулгахгүй. Эмэгтэйчүүдтэй та нар монгол хүмүүстэй суулждаггүй шүү. Та нар стон нэрээ те гэл бүр шууд ингээл хоригдчихно. Тэгээд монгол эмэгтэйчүүд болохоор казак хүнтэй суугаад. Казак ирчүүд монгол эмэгтэйг нэг эмэгтэйг жирэмслүүлээд хүүхдээ болгоод тайцсан. За. Тийм хүүхдээ ахаад хоёр дахь хүүхэд нь өөр хүний хүүхэд болж байгаа. Монгол хүний хүүхэд. Ингээд нэг монгол хүний хүүхдээ нэг казак хүний хүүхэдтэй болцсон тим эмэгтэйчүүд Монголдос тоолуулаас нилээд гарч ирнэ шүү. Айгуул бол. Би нэг гац хоёртой урд нь таарлаж л байсан юм. Тийм одоо ингээд тэрөө тоолоод үзэх юм бол казак ирчүүд харин монгол эмэгтэйчүүдээр харин оролцсон шүү гэж би хэлмээр байгаа юм. Ядаж энэ эрүүл мэндийн бид бол казак эмэгтэйчүүд рүү за тэ та нар руу орж та нартай сууя гэд тэ ингэж бол явж байгаагүй яг үнэ хэлэх юм бол казак ирчүүд харин монгол эмэгтэйчүүдийг харин бузалцааж явж ирсэн тохиолдол зөндөө олон биш үү. Нарийн дээр ярих юм бол заяа.
Тэгээд дээрэс нь энэ нөхцөлийг Казакийн улс төрчдөж гэсэн бүрдүүлэхэд тодорхой хэмжээнд оролцож байгаа шүү. Казакийн улс төрчид өөрснөө ингээд олон жилийн туршид ингээд бэжсэн болж тарж байгаа шүү. Казакийн улс төрчид. Казак улс төрчид манай Монголын улсыг ингээд яаж исэн болж ингээд удирдахжсэн болж тарж байгаа шүү. Ингээд нарийн сайн харсан гэр юмгүй тож орсонд очоод элдв янзын юм угаагаад. За энэ дээр ингээд бүр бичсэн байгаа. Манай казакч нь халахуудыг бодвол идэ ажилласан хөдөлмөрч санагдсан. Яс юм дээр казакууд манай халахуудыг бодвол хамаац хоёроо сайн угаадаг штэ гэж доромжилсан байгаа байхгүй энэ дээр. Бүр ингэж доромжилсан байхгүй. Ингэж доромжилж бичсэн байхгүй энэ дээр. За тэгээд энэ яриаг сонсохлоор тийм үү. Сая юу гэж ирчлээ энэ? Би ч угаагаад. Бати салтаа самаагаа угаадаг нэ. Би салтаа самаагаа угаадаггүй би Монгол эмэгтэй хүнийг би өстой мэдхгүй юм байна. Яг үннийг хэлэх юм бол. Би за чи өөрөө магадгүй те тийм салтаа самаагаа угаадаггүй тийм бэлэр хүмүүстэй яг олон удаа уулзж исэн байж болох юм тийм үү. Олон удаа уулзаад тэр нэг одоо юу гэдэг тэр нэг салтаа самааг ингээд бохор мохор байхыг нь харж исэн юм байгаа үст те. Би бол үүндээ нэг тийм эмэгтэй хүнийг би бол Монгол эмэгтэй хүнийг би бол харж байгаа үгүй. Яг үннийг хэлэх юм бол за тэгээд цэвэрч гэж ярих юм бол за одоо ингээд цаашаа яри. За дээрээс нь эмэгтэйчүүдийн өмнө хожууны хавдар гэдэг талаасаа тэр ирчүүдийн бэлгийн ариун цэвэр гэдэг талаасаа хөгжүүлчин тасалдсан тэр шашин шүтлэгтэй за тийм байдаг учраас гайгүй юм уу гэж бод. За тэр хүчмүч таслах асуудал дээр бол яг янз бүрийн асуудлууд яриж байгаа. Хүчийн таслах сайн уу тэр юу юм уу те эмэгтэй хүнд халдвар. Гэхдээ яг үүндээ хөвч биш те. Хөвчин дээр биш те. Яг үүндээ эрэгтэй хүний хөвчин дээр хэр багтаал бохор хоримтлагддаггүй. Энэ бол зүгээр хоосон ямар нэгэн тийм нэг юу байгаа гэж би одоо боддог. Тэгэд ихэнх эрэгтэй хүмүүс яаж байгаа гэвэл монголчууд хангалттай усанд ордсон шүү. Хөвчин тасраагүй байна уу тасарсад зөвлөж чадахгүй байхгүй. Тэгэхээр юу болж байгаа юм гэхлээр ердөөс Монголын ингээд нөгөө нэг хэсэг таншааны хүмүүс зөндөө олон гарч ирж байсан шүү дээ. Таншааны хүмүүс тийм үү. Тэгээ ихэнх нь нөгөө урд хятад руу ингээд явж байгаа шүү дээ. Тэгээ энэ бүх нөхцөлийг усын хурлын гишүүд өөрсдөө бүрдүүлж байгаа шүү. Тухайд Казак тэгээд Орос хятадын эрдээ зүүд тэгээд Америк Израилийн сахуучлалтаар магадгүй төрийн эргэлт хийсэн гэж яриад байгаа шүү дээ. Багадгүй тэр хүмүүс монголчуудыг ингэж бэлгийн замын өвчтөө болох энэ янгнуудыг монголчуудаа хооронд хаалан мотгож хагаад хятад руу альс казак өвчтөн хүмүүс юм уу мэдхгүй шүү дээ. Одоо ингээд унтаж хөвтөж ашиглачаад ингээд хаяа явчихдаг юм уу би одоо мэдхгүй шүү дээ. Тэгээд ингээд баах ингээд өвчлүүдэд Монгол эмэгтэйчүүдийг ингээд тэгээд тодорхой хэмжээд за ингээд өвчин тус энэ хэдийг одоо тодорхой хэмжээнд ингээд хорлоо хайчлаа гэгээд тэг ингээд тэрийг нь одоо мэдээд за энэ хэд одоо ингээд те хорлогдчихлаа шүү гэдэг ингээд мэдээд сүлд ингээд доромжилж ярьж эхэлж байгаа байхгүй юу эдгээр зүгээр ярихгүй. Миний харж байгаагаар биш те хэдийгээр янхан байна уу юу байна уу сайнны хүн байна уу хамаахгүй би бол Монгол эмэгтэйчүүдгээ өмөрнө. Хэрэв улс төрчид нэг айгүй байсан бол тийм үү хэрэв улс төрчид нэг айгүй байсан бол хизээш тийм болохгүй байх байсан. За юу. За тэгээд одоо би ахаад би нэг хэдийн мэлчээ. За тэгээд царай хөөхөн эмэгтэйчүүд бол Монголд бол цэвэрхэн хөөхөн өвчмгүй 90 сар бол зөндөө олохтууд байгаа. Зөндөө олон. За би одоо чинь би одоо зүгээр ингээд харуулъя л да. Өдөө чи янхнуудыг одоо турсан гэж юу баха? Зүгээр сэтгүүлч эмхтэй. Хөөхөн сэтгүүлч эмхтэй зүгээр зургийг ингээд харуулъя. За хөөхөн сэтгүүлч эмхтэй зөндөө байгаа. За энэ одоо та нарын бодлоор одоо тэгээд үгүй яг царайны хувьд л яг ингээд те манай Монгол эмэгтэйчүүд царай би хаагаа зүг авч явдаг хөөхөн үргийн эмэгтэйчүүд зөндөө байна. За тэгээд нөгөө хэн бидэг үлээ. За тэгээд нөгөө өшөө чинь хэн гэдэг үлээ. За MJ радиогийн сэтгүүлч охин байна. За тэгээд од мөндрийн нэг хэдэн охтууд байна. Тэгээд нөгөө 50 60 гарч байгаа нөгөө хэн гэдэг үлээ. Мөнхийн залуу од гэрэл байна тийм үү? Од гэрэл. Тэгээд Монгол эмэгтэйчүүд нэг бие авч явах юм бол яаж авч явдаг юм бэ гэдгийг та нар зүгээр энэ хүнээс харчих цаа. Хэрвээ яг боломжийг нь олгоод тийм үү тухайн хүнд яг
өөрийнхөө эрүүл мэндийг бодоод яг ингээд сайхан авч явах боломжийг нь олох юм бол монгол хүмүүс хэрхэн бие авч явд юм бэ гэдгийг зүгээр эндээс харчихсан. Од гэрлээ. Энэ монгол хүн нэртэй бас та нар шиг казак нэртэй хүн биш байгааз. Та нар яг иймэрхүү нэг залуухан казак эмэгтэй та нар гаргаад иртэй бас жоохон би бас жоохон хармаар санагдаад тах юм. За тэгээд өөр чинь одоо зөндөө олон одоо дуучин муучин гэд одоо манай монголчин гэд хөөрхөн охид бүсгүүчүүд одоо зөндөө байгаа манад. Манай Монголд дуучин байна уу, сэтгүүлч байна уу, радио байна уу, хаасаагүй зөндөө байгаа. Тэгэд ер нь бол одоо би юу хэлэх гээд байгаа юм гэхээр за тодорхой хэмжээнд тийм үү. Иймэрхүү нөхцөл байдлыг бол одоо үгдгээ улс төрчид нь бүрдүүлсэн. Гэхдээ энэ дөр улс төрчид нь хэн байсан бэ гэхээр тийм үү. Гадны тавиулууд Орос эдийн эрлүүзүүд анхлаад байгаа Украин юунуудаар юусэн магадгүй дунд нь бас казакууд байсан болж таарлаа. Одоо ингээд харж байгаа нь бол казакууд бол байсан болж таараад шүү дээ. Ер нь бол казак улс төрчид байсан болж таараад. Тэгээ ийм хүмүүс ингээд нийлж чад монголчуудыг 5 улсын хорт бодлогоор монголчуудыг өдийг болтол хорлож дарж явж исэн биз дээ. Тэрийг л хооронд нь хагалцуулж тарж хүн чанарыг нүгүү хоорондоо та нар алдчихээ та нар орсуудаа хятадуудаа байлдаад өөрснөө ингээд хүчин сулжээ биднэрт хамаагүй хаахаамуу тэнэг илжиг монголчууд гээд энэ доромжилж байгаа постуудыг ингэж хийгээд ингээ явж исэн болж тарж байгаа байхгүй. Энэ доромжилсан ийм постуудыг хийгээд энэ дуучин нараа энэ постлогоос би үнэндээ мэдэхгүй багсан. Энэ доромжилсан постуудыг одоо Казахстанчууд ингээд хийгээд би мэдэхгүй багсан. Дуучин нараа энийг тавиагүй л бисэн бол тэгээд бүх монголчуудыг казакууд ингэж муухай доромжилт юм уу? Илжиг мэлжиг гэж ингэж муухай доромжилт юм уу гэд би бол одоо дуучин нараас л би ах энийг мэдчихэж байгаа байхгүй юу? Яг үнийг хэлэх юм бол дуучин нараа мараа одоо хэлээгүйсэн бол би одоо мэдэхгүй яг үнийг хэлэхэд. За яг тэр янхан манхан асуудлуудыг би бол одоо юу гэдгийг те одоо тодорхой хэмжээнд тийм үү. Гэтэ янхан байсан ч тэр та нар тийм үү. Ерөнхийдөө бол монголчууд ингэж доромжлох тандарт ирэх байхгүй. Яг тэгвэл энэ нөхцөлийг бүрдүүлэхэд та нар өөрсдөө оролцсон юм биш үү гэдэг нь би ингэж гадарлцлаа штэ ерөнхийдөө. Тэгээд дээрэс нь ингэж давхар ирвэтэй өөрөө ингэ ажил хийдэг мэдэхгүй ингэ нэлт давхар ирвэ. Энэ ахыг та нар өөрсдөө гаралтаа давхар ирвэ. Тэгээ нэг хийцэн дүү ингэ дээрсэн гэсэн. Яг хөө тэр нэг мурат гэдэг нэг нөхөр төрийн албаагч хүүхэнд байлдаг. Намайг бол одоо үгдгийн би өөр ажилд ажиллаж байгаа чи наад ажилласаа баг гараад манай ажил руу орчхоо одоо цалин багтаа ажил вэ штэ гэд айл нүглэгдэх газарх намд бол солонгост ажиллаж байгаа. Тэгдэгс би тэгээд солонгост ажиллаж байхдаа ингээд миний ингээд би ингээд хүүт устд ордог гэсэн байхгүй. Хүүт яг халуун ус байхгүй. Тэгээд халуун усанд орох юм бол нэг сүмд очиж халуун усанд орно. А тэнцээ усанд ордог тийм юу та. Тэгээд би тэнцээ чинь би ингээд юутай байсан байхгүй юу. Юудуулаа хүүт усанд орчоо миний биенээс ингээд халуун ус авсдаг гэсэн шүү дээ. Тухай те. Халуун ус ингээд хүүтэн газар. Тэгэл өрдөөс хүүтэн өвөл ингээд бараг л ингээд нэг хаалга ингээд хагас хаагдсан хагас онгооцсон. Тэгээд хүүтэн өвөл яг ингээд усанд орж байгаа юм л та. Тэгвэл миний биенээс ингээд халуун ус авсаж байгаа байхгүй. Яг тиймэрхүү нөхцөлд би ажилладаг байсан шүү дээ. Урд нь нэлээд хэдэн жил юм. Ирүүл багтаа мэдээж хэрэг. Боршуу. Баргаснаас устан ч бас. За одоо тэр мурат ч гэлөө энэ жилээ боршуу муу гаргаж бас ингээд ирүүл бас. Айгуул бол ер нь тэгээд гарч ирж байгаа хэвээр. Хөвжиж энэ маань ер нь бол Монгол эмэгтэйчүүдийг нэлээд бозорсон баха. Би бол тэгж бодож байна. Алхуудыг бол казакууд чинь орой өчийн цагаар энэ тэнд бие үнэлээд архитан зөвхтураад энэ тэнд аксан тавиад ингээд яваад байх нь гайгүй юм ш. За би бол одоо юу гэдгийг те амьдралаа нэг л удаа шалтаж үзчихсэн. Тэгээд тэрнээс хойш нэг ч удаа шалтаж үзээгүй. Тамхи бол хэрэгэлдэггүй. Архийг бол одоо юу гэдгийг айлуулах хэрэглэхгүй боддог. Нэг амьдралдаа би нэг л удаа шалтаж үзчихсэн. За тэгээд одоо цаашаа ингээ явъя. Нөө шашин шүтлэгтэй холбоотой уу жижигэн ч баг. За хэд их хангалал. За ер нь бол яг шашин шүтлэгтэйгээ холбоотой ууж идэх нь баг. Энийг бол хүлээн зөвшөөрнө шүү. Тий, энийг бол хүлээн зөвшөөрнө. Энийг бол тийм хүлээн зөвшөөрнө. Зөв. Тий. Амиа яа гэж амьдралаа яа гэж хэд их хангалаад байх нь гайгүй юм шиг санагдтыг. Хэд дараа хуцсанраа өмчгөө тэгээд эцэгхийн хүмүүжил за өвгдөө сая хүмүүж одоо хүндлэх ах зах хүнийг хүндлэх гэдэг талтай казакууд энэ харьцангуй зүгээр дээ.
Миний мэдээ хэд хэдэн казакууд бас миний эргэн тойронд бас 40 хэд наслахта чамгуул болон казакууд. За ах цахаа би хүндлэнэ тийм хүндлэн. Тэд та нар шиг ингээ буруу зүрүү юм яриад байгаа хүмүүсийг одоо хүндлэхэд хэцүү байхгүй юу? Яг үннийг хэлэх юм бол. Тийм үстэй. Ингээл нэг монголчуудаа доромжлол за ер нь бол одоо те казакууд одоо ер нь бол одоо та хэрвээ дуучин нараа одоо чинь те за ингээд монголчуудаа та нарыг ерөнхийдөө ингээд те илжиг мэлжиг гэдэг ингэж доромжлоод биш үү гэдэг иймэрхүү постуудыг ерөнхийдөө ингээд хийгээд тийм үү казакууд ингэж дагуулж байна гэдгийг хийгээгүй байсан бол би иймэрхүү тэнэг ах нарын өвөнд орсон бол одоо мэдгүй байсаар хагаад монголчууд нэг өдөр Израилууд Палестиныг эзэлдэг шиг Монгол казакууд монголчууд руу яг ингэж төрж орох нь байсан биш шүү дээ. Энэ аюулыг сэрэмжлүүлчтэй шүү дээ энэ хин. Дуучин нараа гişүн нараа ингээд бүгдэнд ингээд бүх бичлэгүүдийг үтсэн чинь ингээд сүултээ ойлгомжтой болж таарж байгаа байхгүй. Энэ хүний ингээд бичлэгүүдийг үтсэн чинь энэ хүний доошоо ингээд явуулаад ингээд бичлэгүүдийг үтсэн чинь бүгд ойлгомжтой болж таарж байгаа байхгүй. Энэ хүний энэ бичлэгүүдийг ингээд үтсэн чинь тэг бүгдээр казакаар юм яана. Хэл соёл бүгдээр одоо юу ч гэмээр юмтэй. За энэ хүний ингээд постнуудыг бараа мэд. одоо хэлгээлгүйгээр доромжилсан шүү дээ энэ. Бүр одоо биднийг одоо уурыг бүр одоо асрыг хүргээд ингэж би яаж. За нэгдүгээр бид нар энэ Монголд амьдарч байгаа казак иргэд Монголд амьдраа 100-аас 150 жил 150 жил болж байна. За бид нар 3 4 үеэр энэ Монгол улсад одоо гэдэг юм чи. За одоо би нэг татаад авсан гол юмнуудыг би одоо ингээд татаад авсан байгаа гол юмнуудаа шууд хэлчихье. Чи орцоо. Казакийн хараад хатуу байдаг шүү. Чи эмэгтэй хүн тэр тусмаа. Сануулсан шүү. Бүр ингээд харааж мараа энэ ч ингээд тэд нэг зодож ална мална гэсэн гачин бооснууд төрөл явж исэн. За тэгээ одоо энэ чэнс энэ одоо ингээд сонсъё. Түүх ярина, түүх гойвуулна юу хуцаад байгаа юм бэ? 3 үеэр 4 үеэр бид нар амьдарч дэлхийн нэгдсэн үндэсний байгууллагын одоо Түүх гойвуулна гэд зарим юмнууд нь үнэн штэ. Та нар бол одоо юу гэдгийг яг Казахстанчууд ч та нарыг Казахстан гэж хүлээж зөвшөөрдөггүй штэ. Яг тодорхой хэмжээд та нар өөрсдөө Уйгур, Шинжаан, Түрк юу гэдэг маш олон газараас ингэж Монголоос газар гуйж орж ирсэн штэ. Түүнээс ш та нар тийм үү? Юу яаж орж иж тэгээ монголчууд юугаар хуцаад байгаа ингээд доромжилж байгаа штэ энэ. Угаасаа өөрөө өвгөд зөндөө доромжилсан. Сүүлийн 50 жил тэр эрт нутаг тэр газартаа амьдарч байгаа тэр хүмүүстэй тэр газар уугуул иргэд болдог гэх. Бид нар бүр 3 4 үеэрээ тийч амьдраад бид тэр уугуул та нар газар гуйж орж ирсэн штэ. Та нар зүгээр газар гуйж биш. Та нар амьдрия гэж монголчуудын иргэн болж амьдрия гэж орж ирсэн болохоос ш. Та нар бид нар казак гэсэн тусгаар ус байгуулна гэж орж ирээгүй штэ. Новшнуудаа тийм үстэй. Яг монголчууд бензин яриад хэцүү асуудалтай оюутлогоо молгоо бүр ингээд яриад гэрээгээ шинжлэх асуудал дээр Рио Тинто хөдлөхгүй бол зогсоочмоор байна. Уучлаарай одоо хөрөнгө. За тэгээд энэ Рио Тинтог зогсоочмоор ингээд энэ ч нэг хэдэн монгол залуус ингээд Рио Тинтогийн төлөө ингээд тэмцээд ингээд зарим шорон оронд ороод ингээд бэж хаад казакууд та нар юу хийж байгаа. Тэгээд энэ хүний бичлэгийг нь үзээд миний бүр дууссан. Biz Монголиад хасах бид Казахстан нутагтаа шилжүүлж авсан юмс гэдэг. Энэ түүх шилжүүлж аваагүй шүү дээ. Та нар зүгээр л тийм үстэй. Бид нар амьдрах хэрэг орлогоч бид нар та нарт дагаар уриал гэж та нар хүрсэрээ өстэй. Бид нар танаа нэг уусч нэг хэсэг болъё гэж орж ирээ өстэй. Тэгээ одоо яхлаараа тийм үү. Ирэх мэдлээ бид гадарч үтээ. Би газар нутгаа хатгалж юу хуцаад байгаа юм бэ? Ингээл эн чинь өөрөө улаан цагаантаа гарсан эн чинь түүх гуйлж байгаа тийм л үйлдэл болж байгаа шүү дээ эн чинь. Тэгэд эн чинь нөгөө нэг иймэрхүү энэ юу нь явж байгаа. Тэгээ иймэрхүү юмнуудыг та нар энэ гэрээ мөрөнд хүртэл эн чинь ингээд бэж байгаа. Монголчууд сануулж байгаа шүү дээ энэ дээр. Та нарын энэ 1912 онд Казак ноёдын газар гуйж богдгаанд өргөн барьсан Казак ноёдын бичгээ ингээд бэж л байгаа шүү дээ энд. Тэгээд заавчгүй тэгээд тусгаар тэгээ энэ чинь монголчууд ингээд веб тамхины асуудал. Тэн дээр би яг энэ веб гэдэг тамхин дотор хар тамхи ороод ирсэн байгааг боддоор би гараараа барьж үзлээ.
Өнөөдөр тамхин сайн зүйл нэг ч байхгүй. Аль За ингээд тамхи мамх гээд ингээд зөндөө асуудлууд байж хагаад яг давцаж гарч иж байгаа. Уг нь би ийм гоё бичлэг хий гэж би бодож исэн байхгүй юу? Яг анхандаа би заах казак монголоо ингээд найрамд тарцаа сайн оршигээ гэд ингээд хасаг тэгжсэн чинь байхгүй. Сүүлдээ ингээд бүр гачин замхруулаад монголчуудыг зодож алаараа малаараа гэсэн гачин постуудыг үзээд дургу үрж штэ. Ямар хүний дургу өрөхгүй байх юм. Монголчуудын эмэгтэйчүүдийг нь доромжилж гин. Тийм өөрснөө энд хүүхдийг чичгуутаа доромжилж гин Монгол эмэгтэйчүүдийг юу гэсэн ашиг чичгуутаа авдрыг наавгутаа алтыг наавгутаа авдрыг нь хийж байгаа юм шиг хөгсөн үнтэй өглөө босоод загалтна гэдэг шиг хойноос ирчээд хонь миних гэдэг шиг тийм үү. Бүр стон нэрэ бүр арай дэндүү гах уу. Тэгээ монголчуудын бошуудын тэнд амьдчихсэн хүмүүсийн бошуудыг сүйтгэж үгүй хийгээд өөрснийхөө бошуудыг энэ тэндгүү тараагаад өөрснөө ингэж газар гуйж ингэж монголчуудыг хүчрэх байх үед нь ингэж орж ирчээд одоо яагаад ингэж солиорж байгаа казакуудаа та нар бүр ингэж яг ингэж байгаа ингээд бүр одоо та нар яг яаж байгаа казакуудаа одоо та нар яаж байгаа казакуудаа та нар анх ингэж л орж ирсэн шүү дээ. Танаа өвгдөөс чи ингэж газар гуйж ингэж л орж ирсэн шүү дээ. Тэгээ бидний нэг хэсэг шиг болж амьдрнаа гэчээд түүнээс бидний эсрэг бууш хагаагаад гэж та нарыг оруулаагүй үстэй. Туссан хүнтэй хүн тусалдаг болохоос буцаагаад шонгор шовгийн зараад Казахстанчууд нь нийлчихсэн Араб Израильчуудаа нийлчихсэн шонгор шовгийн зараа за одоо та нар хүчмөөтэй боллоо одоо та нар юу ясч чадгийг ингээд доромжлоод бийжж болохгүй үстэй. Тэгээ хэрэг дуучин дараа анхааруулаг өгсөн бол бид нар одоо хичнээн казакуудад одоо цаашдаа ингээд дэрлүүлээд яваад мэдхгүйгээр дэрлүүлээд яваадахыг мэдхгүй байхсан байхгүй юу. Яг үннийг хэлэхэд бол энэ дуучин дараа анхааруулж ижил тодорхой хэмжээ би яагаад ажилд орж чадахгүй байсан гэдгийг тодорхой болж юм. Яагаад монголчууд дээшээ гарч чадахгүй байсан гэдгийг тодорхой болж юм. Монголчууд бид буруу тоцоолол хийсэн байхгүй юу. За Орос хятадын аюулаас болгоомжилж ивэл за тэгээд тэр цааталт Израиль Америкчууд ингээ байж байгаа. Тэр хэдээс 3 дахь шүлшээ хайвал гэд ингээ бодож исэн чинь юу вэ? Нөгөө Америк Израилууд чинь нөгөө Араб марабууд чинь Казахстанчуудтай хөдий болсон. Бинтээ шонгор шовуугаа зараад эсвэл нэрээ нөгөө гадны хятадуудын шинжээ ууграас нөгөө шилжиж ирсэн Казахстанууд чинь сайхан гарууд хятадасаа санхүүжил авцсан. Монголчуудынхаа эсрэг буушаагаад ингээ цааталтаа бүр ингээ Израилууд чиг нэг Палестины газар нутгийг эзэлсэн Израилууд чиг өмхөрсөн санаа гаргаад санаалаа сууж исэн байгаа байхгүй юу. За тэгээ өнөөдөр энэ 2026 он 6 сарын 22 болж байна. Энэ хүрээд энэ бичлэгээ өндөрлөө. Эцээц та нар доромжиж явдаг бид доромжиж болохгүй гэсэн байхгүй шүү. Айтайхан байгаарай.